Хугч ховогт Гомбожвийн Цэпэл 1964 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төржээ. Аав Гомбожв нь 1911 онд Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын Бүрэн хаан багт төрсөн байна. 1957-оос 1971 онуудад Цэцэрлэг сумын артель, Мөрөнгийн артельд мужаан, будагч, мастер, нягтлан бодогч зэрэг ажлуудыг өндөр үр бүтээлтэй хийж 5 дугаар 5 жилийн гавшгаач цал тэмдгээр шагнагдаж байжээ. Ээж Шондон 1918 онд одоогийн Цагаан улс сумын агарын голд төрсөн байна. 1957-оос 1973 онуудад Цэцэрлэг мөрөн сумдын артельд ойдолчин, гуталчнаар үр бүтээлтэй ажиллаж 5 дугаар 5 жилийн гавшгаач цол тэмдгээр шагнуулжээ. Цэпэл 1971 онд Мөрөн хотын 10 жилийн 1-р сургуульд элсэн орж 1982 онд Бүрэн дунд боловсрал эзэмшсэн төгссөн байна. 1982 онд Зөвлөлт холбоод улсын Киев хотын политехникийн дээд сургуульд элсэн орж 1989 онд Дулааны цэглэхэн станцын инженер мэргэжлэр төгсжээ. 1997 онд Япон улсад аялал жуулчлалын төрийн байгууллагын ажилтан бэлтгэх курс, 2000 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Митвайда муж бүс нутгийн хөгжлийн хөлбөр сургалтыг тус төгсжээ. Тэрээр 1989 онд Хөвсгөл аймгийн барилгын зургийн товчоонд техникчээр орж ажлын гараагаа эхлүүлсэн байна. 1990 онд ойн техник мэргэжлийн сургуульд цахилгаан техник, шугам зургийн багш, 1990 оны 8 сараас 1993 онд эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт дулааны инженер, 1993-аас 1997 онд Дулааны нэгдсэн төв дулааны инженер, 1997-оос 2006 онд аймгийн засаг даргын тамгын газарт аялал жуулчлал, байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэн, 2006-аас 2007 онд Эрдэнэт Хэвс хувьцаат компанийн Хөвсгөл аймаг дахь төлөөлөгчийн газрын захирал, 2006-аас 2007 онд Номин даатгал хязгаарлагдмал хувьцаат компанийн салбарын захирал, 2007 оноос Туурайн тамга хувьцаат компанийг үүсгэн байгуулж ерөнхий инженерээр ажиллаж байна. Цэпэл иргэний нийгмийн байгууллагатай зүрх сэтгэлийн холбоод 18 жил болжээ. 1998 оноос либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Хөвсгөл аймаг дахь салбарын зохицуулагчаар ажиллаж, энэ хугацаанд зорилго нэгт бүсгүйчүүдийн хамтаар олон ажлыг хийсэн байдаг. 1999 оноос эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээний Хөвсгөл аймгийн салбарын тэргүүлэгчээр ажиллаж, дараа нь Хөвсгөл аялал мэдээлэл холбоо төрийн бус байгууллагыг үүсгэж тэргүүнээр нь ажиллаж, 2008 оны 2 дугаар сараас Хөвсгөл аймгийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн 2008 оноос аймгийн ардчилсан намын хорооны гишүүн, 2011-ээс 2014 онд аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, 2014 оноос Хөвсгөл аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөлийн дараагаар ажиллаж, иргэдийн дуу хоолой болж байна. Иргэний нийгмийн байгууллагыг авч явна гэдэг зүрх сэтгэлийн дуудлагаар хийдэг хөлсгүй хөлбөрүүдээ төрийн хийж чадаагүй ажлыг нөөцлөлдүүлэх, иргэнийг төртэй холбож амьдрал ахуйг нь дээшлүүлэх гээд чамгүй ачааг энэ байгууллага өөрдөг. Иргэний үгийг төрд хүргэж шийдвэр гаргахад нь гүүр болж буй байгууллагыг Цэпэл 3 дахь жилдээ удирдах байна. Цэплийн нөхөр төмөрч өдөр барилга өвсрэлтийн Туурайн тамга хувьцаат компани захирал, том охин уран гэрэл сэтгүүлч мэргэжилтэй, дунд охин саруул гэрэл Skytel компанийн төв нягтлан бодогч, отгон охин Номин худалдаа хөгжлийн банкнд тээлэрээр ажиллаж байна. Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын газрын зургийг 2005 онд анх гаргаж, 2007-2014 онуудад шинжилэн хэвлүүлсэн. Зохиогчийн эрхийн гишүүн авсан. Хөвсгөл нуурын орчмын сумдыг бүсчлэн хөгжүүлэх заавар төлөвлөгөөг тасис төслийн хүрээнд хамтран боловсруулсан гэдэг түүний гар бие оролцсон бүтээлүүд бүрдүүлжэлтгэ. Төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасныг төр засаг өндрөөр үнэлж, 2005 онд зам тээвэр аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын тэргүүний ажилтан, 2005 онд төрийн дэд алтан гадас одонгоор тус шагнасан байна. Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуулийн 4-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Гомбожвийн Цэпэл итгэлийг зүтгэлээ, ирээдүйг хөгжлөө.